За нэг юм яриа хийнэ бид хоёр. Тэр нь болохоор эмгтэй эрэгтэй хүний өнцгөөс за нэг юм өнөөдрийн сэдв болохоор нэг юм хайр дурлал гэр бүл гэдэг талаар ягаад ярьж байгаа вэ гэхээр чи яагаас ингэлээ? Чи яага би яагаас ингэлээ? Тэгээд яг red flag-ууд тэгээд нэмээд ерөнхийдөө сэдвийн хүрээнд явагдах юм байгаа. За Бадмаа болохоор маш олон усаар аялсан нэлээд карьер өндөртэй мөнгө төгрөг сайн олдог independent strong woman тийм байгаа. За чи яагаад single байгаа дээ? За тэгэл харилцаанууд маань болцож үзэл тэгэл болж үдэхгүй юмнууд их байна. Одоо хамгийн сүүлийн жишээгээд ярий тий. Хамгийн сүүлийн жишээн дээр бол зүгээр сайн харилцаад болно бүтнэ гэд явж исэн чинь алга болсон. Тэгээд намайг нэг сүнсдсэн байгаа юм л да. Би тэгээд одоо тэрнээс ч хойш гайхаад бас интернетээр судалгаа хийгээд үзсэн чинь хүмүүс ирэн тэгдэм бэ. Залгалаа орой олондоо юу гэдгийг хараа гэсэн чинь би цайдаа гэсэн. За окей гээ тэгээд алга болчихсон. Тэгээд алга болчихсон. Миний ч гэсэн жишээ гэсэн төрсөдөр болсон. Төрсөдөр минь түргийн орой уулзч бэлгэн өгнө баярлаа зүгээрээ бэлэг хэрэггүй гэсэн зүгээрээ орой уулзъя гээд тэгээд алга болчихсон. Тэгээ ер нь бол ингээд сүнсдүүлсэн байж гин. Тэгээ би надаас шалтгаалаагүй би бол одоогийн байдлаар single байна. За чи яасан гэж бодож байна? Яг үнэхээр би завгүй байна. Амар завгүй байна. Тэгээд нөгөө мөнгөд хайртай би. Аймаггүй хайртай. Character хайртай. Тэ яг нэг тийм тэрнийхээ хугацаа гараад энэ дээр анзаарсан зүйл болохоор юм байлаа. Нэг wealth second generation first and second generation гэж хэлээд байгаа байхгүй. Бид ч нэг баяа хэлсэн юмтай хэлсэн юм байна. Аав бизнес хийдэг хүүхдүүд угаасаа тийм сэтгэхгүй багасаа тэгээд зөрөгтэй ард нь аавч нэгүүдээ backup шин ихний инвест ноёс орсон ч юм уу ажиж аавын найз нь тэнд нэг юм хийдэг. Тэндээ очих юм уу дайч нь хурдан бүтдэг ч юм уу. Тийм болохоор нөгөө нэг тэр болгоны яг мануэлний энийг хүчлэн хийж байгаа учраас амар хугацаа алдаад тэгээд career төлөвлөж байгаа учраас мөн career төлөвлөж байгаа учраас нэлээд хэвтэй байна. Заавал гайсан дээр надаа тийм байгаад байна. Хамт бүтээлцэх хүн байвал бас зүгээр үү? Хамт бүтээх нь хөвчлэн худлаа байна уу тийм? Мэдгүй нөгөө нэг айлын ганц хөдөлгөөр гэдэг юм шиг бүх юмыг өөрөөхөө хийдэг. Хөө ямар гоё тийм гэдэг нөгөө тийш араа яг өөрөөхөө хийдэг. Тэр нь болохоор тийж юм байгаадгүй заяа. Яг хамтаа явал амарлах л at least тэгэл нөгөө энгийн зүрхээс эхлэж нэг хоол ундаас ахгуулаад ч юм уу тий нөгөө нэг найз охин олон хийх ёстой гэж байгаа биш ч гэсэн нэг 7 хоногт ингээд ээлжлээд хийчихвэл бас нэг дижний хоол их нэг цаг өөртөө гараад байна штэ. Тиймэрхүү санагц надад л. За тэгвэл шууд red flag-ээр явъя. За тийм. За Монгол эрэгтэй хүний гаргадаг юм red flag-уудыг надад 3-ыг нэрлэеч. 5-ыг нэрлэе. За болоо. За өөртөө итгэлгүй, мөнгөгүй, архин дуртай Тэ за тэгээд 4-5 дахь нь орж ирэхгүй л байна. Эхний 3 бол тийм нөхөө. За окей. Эхний шалтгаан нь юу вэ? Эхний өөртөө итгэлгүй. Яагаад манай монголчууд өөртөө итгэлгүй байна? Үүн манайхан жил Чингисийн Монгол айгуул proud хүмүүс шүү дээ. Уул нь тийм. Тэгээд нөгөө нэг хүн яг өөртөө итгэлтэй байхын тулд нөгөө цэвэр өөртөө магадгүй тэр хүн айгүйх ингээл зорилт тавиал тэрэндээ бүтлгүүдээ хүрдгүү ч юм уу цэвэр өөрийгөө мэдж байгаа шүү дээ. Дотроо мэдж байгаа би худлаа гэж мэдж байгаа учраас өөртөө итгэлгүй байгаад байна. Тэгтэл хүн болгон л тэгээд хичээгээл бүтлгүүдээ явж байгаа. Тэгээд өөрөө яг за мэдгүй ер нь өөртөө хангалттай хэмжээнд таалагддаггүй л байх. Тэгээд өөртөө таалагддаг хүн ер нь бол өөртөө итгэлтэй байна. Тэгээ Монгол ирчүүд маань яагаад өөртөө таалагддгүй юм? Яагаад л нөгөө амар fake masculinity те хуурамч дүр эсэх гээ. Тэгээ нөгөөх нь ингээ өөртөө бодит тэмдэл төр зөрчилдөд байдаг болохоор асуудалтай байгаад байдаг гэж магадгүй. Хоёр дахь нь мөнгөгүй гэсэн те. Тэгээ яг шууд минес голт игруулах юм угаашаа. За. Тийм. Тэгээ яг ерөөхдөө бол ингээд бас мөнгийг амар нөгөө үзэн яддаг үзэл угаасан Монгол эртчүүд айгүйх байна. Тэгээ одоо чам шиг юм мөнгөн төртөө мөнгийг би олж чадна гэж боддог хүмүүс хор байгаа байхгүй. За. Тэгээд ингээ мөнгийг амархан зүйл олоход боломжтой зүйлгээ бодчих юм бол уул нь мөнгө олох бүрэн потенциалтай нийгэм амьдарч байгаа. Тэгсэн мэт хийж чадахгүй байгаа нь ингээд юм бас red flag. Аха. За сүүлийнх нь болохоор архин дуртай байна гэсэн шүү дээ. Тэгээ ингээд бид нэр цагаа өнгөрүүлэх зөндөөл юм байгаа. Гэхдээ ингээд амархан байдал хүний тархины залхмал да. Тэгэл стрессээ тайлах хамгийн амархан арга нь ярих гэл юм бол их угаалгах шүү. Бас маань нэг юм стресстэй л дээ бас. За чиний үед эмхтэн хүн сардаг байдлаа гэдэг юм. За хамгийн түрүүнд ихэд жимиг жоохон логик сэтгэлгээтэй хардаггүй дийлэх нь миний анзаарснаар нэгдүгээр. За энэ яагаад вэ гэхээр найз дотор ингээд бид сууж байгаа. Манай аль аль нь л асуудал авах миний бодлоор тэнгүүд шууд уцаар залгаж орж ирсэн. Шууд найзуудын голд нь нөгөөг хайшуу цааждаг. Тийм нэг жишээний би хоёр таарчсан. Тэгээд
нөгөө нэг Монгол үг гэдэг шүү дээ. Олгоо хагаруулж тогоон дотор очлоо тий. Яг тэр шиг гэртээ очиж ирүүлээ ч юм уу найз тэр нь яаж яах нь хамаагүй шүү дээ. Тэгээд тэрийг хийчингүүд нөгөө эрэгтэй хүний шууд нөгөө биднээс эрэгтэйчүүдийн биеийг угсал үнэлж байгаа шүү дээ. Шууд тэр үнэлэмж нь асуумж байгаа байхгүй. Тий хэцүү. Тэгээд мен зэн дээр нэг тийм болж байгаагүй л дээ. Тэгтэл red flag нэг уусаал нэгнийх нь тийм амар эрэгтэй хүн ч нугасаа өөрийнхөө тийм статустаараа хүндлэгдэж байгаараа илүү дэж өөртөө итгэж нэ тэрийг авч явж байгаа шүү дээ. За хоёрд нь болохоор нөгөө гайгүй байгаа. Тэгтээ нэг юм манайхан ч юмыг даган дуурайх дуртай хүмүүс. Одоо феминизм гэдэг зүйл айгүй их ороод ирлээ шүү дээ Монголд. Strong woman bla 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 нэ тэр. За окей тэр нь хамаалга юм гэдэг хүн ингээд өнөөдөр угаасаа бүгд л ингээд уурхаа дээр очиж юм уу барилга барих албагүй болчлоо. Нэг юм шүү дээ хүн болгоо юм бүгдээр л офис суугаад ажиллаагүй мөнгө олох боломжтой шүү дээ. Тэгээд тэрнийг нөгөө нэг хитрхи дүүлэгдэг нэг хоёрдугаар тэрийг нөгөө нэг advantage болгож ашиглаж чаддаг. Тэрийг нэг юм үнэхээр байнга мэдээж эмэгтэй хүн юм өргөчөөд эрэгтэй хүн очиод өргөн шүү дээ. Нэг тэгтээ тэрийг байнгын эрэгтэй хүн ашиглах гэж тийм байнгын тийм зүйлийг гаргадаг юм байж болно. Гэхдээ too much гэх юм уу да. Нэг тийм харцаа. За 3 дугаар нэг тэр алкоголны асуудал амар их шууд. Яа. Ялгаагүй бис шууд уудаг л да. Гэхдээ сүүлийн баг жил хол байлаа. Сүүлийн 4 сард огт амссангүй. Найзынхаа буйнд фитнесээр хичээлээд гэх юм уу да. Тэгээд угаасаа салаал ирэнгүүд угаасаа огцон мэдрэгдлээ. Яг гол нь нэг цуг нийлээд шуудаад уугаад явангууд нэг мэддэггүй. Салангууд ийм гууд юм аа. Тиймэрхүү. Improve red flag байт юм байна. Тийм. Саяны дээр одоо феминизм дээр хоёлаа дахиад өргөжлүүлээд ярив те. Мэдээж одоо эмэгтэй хүн л болсон энэ дээр орж ин. Гэтэ би охтуудыгаа бас мэдээж буруу ойлгоод идэм шиг санагддаг байхгүй юу? Одоо эрхийн талаар тэгш ирэх гэдээ хүсэж байгаа шүү дээ. Тэгмүүд тэгш боломж бид нэр хүсэх ёстой. Тэгтэл ирэх гэдэг чинь бүрэн хүн болгоны ирэх өөр, хүн болгон бүрэн ирэхээ идэх ёстой гэж аахгүй юу? Тэгш ирэх гэж юм байхгүй. Тэгээд эмэгтэй хүний ирэх гэж нэг юм байгаа. Тэрийгэл бүрэн идэл. Эрэгтэй хүний ирэх гэж нэг юм байгаа. Тэрийгэл бүрэн идэл гэдэг ч юм уу. За тэгээд бүр над феминизм ярих юм бол 1800 оны сүүлээс тэр Simone de Beauvoir гэдэг Францын философч эмэгтэй бичсэн ном байдгийн. Second sex буюу хоёр дахь хүүс гэдэг лөө. Тэгэнгүүт тэн дээр ерөөсөө ярьдаг юм нь эмэгтэйчүүд амар юм miserable буюу зовлонтой хэцүү ингээл амьдралтай ингээл нэг жоохон болохгүй гол өөс амьдрал хэцүү эрэгтэй ингээл ингээд бүх асуудлаа эмэгтэйдээ нэлзаагаад эрэгтэй хүнээс аврал ирээд байгаа асуудал юм аа. Бид нэр энэ асуудлаа өөртөө шийдэж чаднаа, хоорондоо ярилцъя, хоорондоо энэ асуудлыгаа шийдъя л гэсэн юм уриалга байхгүй юу. Тэгмээ тэрэн дээр хизээж Simone de Beauvoir одооний нийгмийн дээр эмэгтэйчүүд яриад байгаа шиг юм яриаг байхгүй юу. Тэгмээ тэрийг ингээд жоохон бид нэр буулгаж авахдаа буруу буулгаад авцсан. Яг үнэн мөн чанар нь бол эмэгтэйчүүд хоорондоо ойлголцъя. Эмэгтэйчүүд өөрөөсөө асуудлыг өөрийнхөө асуудал гэж ойлгоё. Битгий нөгөө асуудлаа өөр хүнд нэлцаал гэсэн юм байхгүй. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүн угаасаа өөр байна. Яагаад өөр байгаа гэдэг нь бид нэг нэгэндээ хандах хандлагаас болоод эхэлж байгаа гэж байхгүй. Эрэгтэй жоохон хүүхдийг одоо шинэ жоохт нь ингээл боожоноос ингээл тамхилын мөхлийгээл тэрийг ингээл одоо эрсний нийл гаргаал ингээл сайхан ингээл яадаг ч юм уу. Тэгмүүд эмэгтэй хүүхдүүд болохоор бүх юм ингээл нууж хагаал ингээд ч юм уу. Гэх мэтлийн сэтгэл зүйн ийм асуудлууд нь бүр багаас нь ингээд бид нэг нэгэндээ яаж ханддагаас эхлээд үүссэн юм байна. Энийг бол бид нэр ингээд өөрчлөх арга байна ч юм уу. Тэг яг ингээд эмэгтэй хүн чинь эрэгтэй хүн чинь ингээд шал өөр гоё өгдөл байхад тэрийг нэг аар сархан нийгмийн хандлагаас болоод ингээд өөр утгагүй зүйл болгоод байна л гэсэн юм ярьсан. Тэгээ энэ дээр бол чи нэг зөрчилдөөх юм байхгүй бас тийм. Феминизм гэдэг чинь бол нэг юм байхгүй. Тэгээд феминизмыг одоо нэг амар буруугаар л ойлгоод амсан санагддаг. За одоо тэгэнгүүт артаас нөгөө нэг юм эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр ингээд юм хостой болно гэдэг чинь хоёр өөр лиг байгаа даа шүү дээ. Миний бодлоор л. За тэгвэл эмэгтэй хүн бол байнгын хаташинд байгаа. Тэгээ чиний дэмиг шалгах юм бол нэг юм зүг тарсан 5 гай байнга сторил нэр зүг тардаг 5 гай байж байгаа. За минийх дээр мэдгүй. Бараг л байхгүй. Тийм үү? Таны краш air fryer авчиж өгöd байгаа шүү. Тэр мөр яах вэ? За whatever заяа. Тэнгүүд нөгөө нэг зүг Монгол boyfriendтэй болох хэцүү байна. Хэр байна? Болыг бол амархан baах те. Юу гэж бодож байна гэхлээр. Эсвэл болыг гэж нөгөө нэг юм trauma ч юм уу эсвэл boyfriendтэй болдгоо гэдэг нэг юм худлаа өөртөө нэг юм асуудал ч юм уу нэг юм байлгаад тэгмүүд тэрийг яаж нөгөө нэг юм гоё таашаалаа нэг юм уу нэг тиймэрхүү юм бас ажиглагдсан миний бодлоор л үнээр хүнээс үрийг юм бол Instagram руу ороод DM-ээс харангууд нэг гайд нь байжлага хайрлцаад тий асуудал нь ер нь бол хүн тэгэл яг
өөрийнхөө хүсэж байгаа ямиг тодорхойлол тэгээд бас өөрийгөө би юм хүн шүү гэд хүлээн зөвшөөрсөн байхад бол хүн бол гарч ирэх юм шиг байна. Тэгэхгүй бидний яг нөгөө нэг сингл байгаа л олон хүнтэй бүтлгүүдэд байгаа шалтгаан магадгүй яг өөрийнхөө хүссэн хүнтэй уулзахгүй байгаа байхгүй тий. Тэгээ анханасаа мэдчихийдэг байхгүй хүн амар ухаантай уучраасаа. Тэгээ энэ бол тэгтээ яг би ингээд амар desperate буюу ингээд хүнтэй олмоор байгаа юм чи энтэй ч хамаагүй уулзчихъя. Сингл level хинтэй ч хамаагүй уулзах шиг юм. Тийм нас бол алдаад байгаа юм санагддаг ш. Тэгээ надад бол яг одоохондоо бас би өөрийгөө 100% тодорхойлоод өсөж байгаа юм 100% тодорхойлоогүй байгаа болохоор магадгүй хүн гарч ирэхгүй л байгаа. Тэгээ би одоо ингээ хөгжиж байгаа болохоор гоё хүн гарч ирэх хаа. Тэгтээ нааш нэг хөгжил гэж нүгээс л дээшээ илүү байнга явж харж нэг сайжирна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайжрах тусмаа нөгөө эрэгтэй хүн тавьдаг шаардлага нь улам дээшлээ яваад нэг гэсэн үг тий. Тэгэхээр бүр бол less choice-тэй байгаад шүү дээ мөн үү? Ер нь бол тийм. Тэгтээ less choice-тэй. Тэгтээ үлдэж байгаа choice-ууд нь чанартай choice-ууд л байх л та магадгүй тийм. Тэр нэг юм байсан шүү дээ. Нэг үдгөө Монгол улс сая 500 мянган хүнтэй тал нь эрэхтэй гэж тооцож заяа. Мэдгүй чадчих авчирлах. Тал нь эрэхтэй. Тэгмээ сая 500 байгаа. За тал нь чинь нэг чамтай ингээд нэг юм харилцаа үүсгэх нас нь биш заяа. 750 мянган хүн заяа. 750 мянган хүнийх нь тал нь гэрэлцэн гэж ойлгож заяа. За тэр нь болохоор одоо цаана чамд 350 мянган үлдээд штэ. За 350 мянган хүнээ ахаад 2 хуваачаа. Ягаад тэр 50% нь хотод амьдарч байгаа. Чам тэгэхээр 170 мянган хүн байгаа байхгүй. За 175 мянгаас нэг 10% нь хасч заяа. Бэлгэнчийн хандлага нарай өөр заяа. Монголд байгаа л бас мэдээд. Тэгэхээр нэг 90 мянган. За тийм тэгвэл чинь 90 мянган үлдэж штэ. За 90 мянган хүнээс чи яхад уудыг насаа хийч. Түр 3 юм байсан штэ. Тэгвэл өөртөө ихтэй мөг. За тэгвэл чам нэг 2 цаг 10% нь үлдээд 90 мянган. За 9 мянган хүн байна заяа. За 9 мянган хүнээс дахиад фильтртэй гэсэн. Айгуу өдргад тэ. Тэгвэл хангалттай тоо байгаа штэ бас тийм 9 мянган гэдэг бол. Бас яг potential. Тийм potential. Бас хангалттай байна тий. Тийм хангалттай байхгүй юу. Тэгээ жижигхэн юм нүгэн тайл. Жижигхэн юм чинь тайлцах боломж их мэхтэй тий. Тийм. За тэгвэл нааза. Тийм тэгэл ер нь бол тэгэл өөрийгөө тодорхойлцсон ингээ хүсэж байгаа юм мэдж байгаа үед таны явж байгаа зам чинь бас ингээд яг тэр хүсэж байгаа зам. Тэгээд тэр хүсэж байгаа замаар чи адилхан явж байгаа хүн бол тантай адилхан хүн байх магадлал өндөр байна. Маа найз их надад гэж байхгүй. Яаж л уунаж найз ер нь бол болтмоор л ингэж хэлсэн чинь. Ингэж хэлсэн. Чи ингээд найзгаас ингээд хүсэж байгаа ингээд 10 жилээ бичих. Өндөр ус ажил мэдгүй ингээд ер нь маш simple зүйлсийг ингийн. Тэгээд тэрийг хүмүүстэй яг тааруулаад нэг 10-аас 7 таарч байвал окей, давай. Тэгээд дэй тэгвэл гингүүд нөгөө 9 байх чинь бүр ингээд 10 маруу ороод ирж байгаа байхгүй юу? 9 мянган хүмүүс нэг бас нэг 100 хүн ч юм уу те. Тэгээ 100 хүнтэйг яаж таарах юм ч юм уу те. Forever зэрэг 100-ийн талан драматай ч юм мэдгүй. Тэндээ сэтгэл асуудалтай бас. Тий. Тэнгүүд бас айгүй тийм миний бодлоор амар цөөхөн байгаад байгаа шиг байлээ. Тэгээд тэгвэл хоёулаа red flag нэрсэн шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүн яг эсрэг red flag, green flag гэмэд одоо ингээд татагддаг айлсвал гой санагддаг хэрэгтэй хүний нэг юм 5 үйл ч юм уу тийм нэрлэл эмэгтэй хүмүүднээс. За сайн эцэг болох үст те. Сайн эцэг болох хүн гэдэг чинь хинбэ гэхээр үйлдэл хийж байгаа үйлдэл нь үлгэр жишээ авах үст тийм ээ. Тэгээд арчаатай ч гэдэг юм уу, тайван ч гэдэг юм уу. Ер нь хүний сайн эцэг ямар байх вэ гэдэг л тийм шин чанартай нэг юм шүү дээ. За хоёрдугаарт бол мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдөлтэй хүн бол харахуй нүхнээс ч гарна. Хүсэл мөрөөдөлгүй хүн бол одоо хааны ордонд байсан ч те. Тэгэл дуусна байхгүй. За гуравдугаарт болохоор хүн чанартай. Хүн чанартай. Ерөөсөө амтнаас ялгарч байгаа юмнууд бол хүнд одоо байгаа шүү дээ. Тэгээ трийг ухаарж ойлгодог. Тэгээ хүн чанартай, хүншгэл одоо нинжин сэтгэлтэй, инэрх хайрлах сэтгэлтэй, тийм ээ. Тийм байх хэвээр. Манай абал над энийг аягүй санагддаг. Тэгээ эртнээс юуг нь харах вэ гэхээр хүн чанарыг л хар гэдэг. Хүн чанарч аягүй том ойлголт юм билээ бас. Ерөнхийдөө одоо миний одоо топ хардаг 3 юм бол юм байна. За мэдээж нөгөө хувь хүний тайп чинь минийх чинь би ч одоо үнэхээр бас ялчгүй бор ярьжтай хүн дуртай юм байлээ. Тэгээ эрэгтэй хүн бас давхраатай нүдтэй биш байвал надад бас зүгээр юм байлээ. Чи нөө ягаад үрслээд байгаа юм. Тэгээд ер нь тиймэрхүү эрэгтэйчүүд надад бол харагдав. Энэ бол цаанаас угаасаа тэрийг хараад татагддаг байхгүй. Тийм манай X бол одоо 2 X манд яг юм байсан. Аль нь чамайг гhost хийсэн баа тэ. Энэ хоёр маань аль ч ghost хийгээгүй. Гэтэ яг үнэ намайг ghost хийсэн залуу яг миний type байгаагүй. Тэр манай нэг таньдаг их чүүгийн нөхрийнх нь багын найз гэд танилцуулсан байхгүй юу юм. Тийм яг бас би desperate байсан маягаар алдсан л. Окей. Яарад яасан жоохон буруудсан. Тийм таарахгүй хүнтэйгээ л уулзсан буруудчихжээ. Nice.
За чи. За нэгдүгээр нэг юм сүүл нэг имлэг твтээд тэнд л нэг эмхтэй өн дурлж үзлээ. Тэр нэг рeel оруулчихсан. Тэр нь л гараа нэг юм мэдгүй. Эрэгтэй хүн юм амрах юм байна. Хоолойцсон уу? Би энд дэжгүй юу? Нойр нь яаж? Асуусан бол шууд турлаа. Тэр нь өндөр нам гээл тийм ингээд тэгээ сонирхлын бос мос гээл маш олон нөгөө нэг юм годамжин дараал ингээд яг үнэхлээ нэг юм хараа сонирхолтой дарааг үнэхтэй байхгүй. Гэсэн юм л ямар хөөрх найзтаа. Тэгээ орж ирсэн сөөлөж болгоод байдаг дуурсан шүү дээ бүр. Дайны үчис сэргүүдх сөөлөгчтэйгээ суудаг гэсэн. Яа тэгэхээр нөгөө нэг ихтэй нөхдөдүүлэн тийм нэг хүндэл тэгээд нэг жоохон баг зургийн тийм care систем шиг байгаа. Тэр нь маш энгийн зүйл шүү дээ. Ер нь тийм л яг анзаарчихсан зүйл нь тэр. Бусдаар тэр нөгөө яг уу бас нөгөө юу байгаа. Ихтэй хүний хоёр бат нэмэгтэй хүний миний туснаар хаус эхнэрээс авахтаа нэг юм хоёр юм хараад тийм шиг байлээ. Аль нэг нь байхад болчоод нэг нь болохоор үнэхээр сайн housewife гар нөгөө хар гэр хүү гэдэг ингээ хар гэр мөх юм зөксөлчдөг. Тэгээд нөхөр нь мөлцсөн юм аашдаг. Тэгээд заавал байнга гэртээ байгаад нэг зүйл шүү дээ хүн чинь. Тэгэхээр ер нь үнэхээр сайн housewife материал дээ. Нөгөөд нь яг сэрээ нөгөө нэг амбицтай. Тэгээд caretaker хандлага явдаг энэ тэр. Түнгүүд аль нэгийг сонгож байгаа юм бол эрэгтэй хүнд айгүй тийм юутай. Ямар ч эрэгтэй хүн эхнэрийнхээ найз охиныхоо доор орохыг хүсэхгүй байхгүй. Цаанаасаа миний бодлоор. Тэгэхээр нэг нь нөгөө чамайг 50 байлгаад асуудлыг шийдвэрлэдэг. Харин нөгөөт нь caretaker чамайг илүү тийм хурц байн илүү хөдөлгөөнд байлгахаар яг тийм хоёр хүний аль нэг нь тэн яг сонгож суух хаа миний бодлоор л байна. Саяны тэр эрэгтэй хүн бол эхнэрийн доор гэдэг дээр дахиад нэг хоёлаа ярилцсан заяа. Бид нар одоо ямар нэгэнд амьдарч байгаа? Одоо нөгөө эцгийн эрх одоо баг юуны эрхний ихийн эрхт болоо болоод байгаа юм шиг үгүй. Яг уу мэдгүй. Ямар ч бид нар эцгийн эрхт нийгэмд амьдарч байгаа тийм үү? Бид нар одоо хүртэл одоо гэрийн тэргүүн нэр хүнээр явж байгаа. Эцгийн эрхт нийгэмд амьдарч байна гэдэг чинь аль хэдийн эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс дээгүүр байр суурь эзэлснээрээ асуудлыг шийдээд энэ нийгмийг авч яваад байна гэдэг систем рүү бид нар орцсон. Тэгэхээр эмэгтэй хүн бол ягаад ч одоо эрэгтэй хүнээс одоо илүү байх одоо боломжгүй угаасаа. Тэнгүүд тэрийг аль аль нь хүлээмжшүүлэх хэрэгтэй. Тэгээ эрэгтэй хүн тэрийг аль аль нь бат энэ дээр ихтгэлтэй болчих юм бол эрэгтэй хүн тгийг айдсгүй болно нэгдүгээр шүү дээ. Эмэгтэй хүн бас эмэгтэй хүн ч гэсэн ер нь угаасаа нэг тэгж боддог бах. Би л одоо чинь тэгж боддог заяа. Угаасаа ингээ барахгүй нь ойлгомжтой. Тэнгүүд тэрийг маань мэдээд гоё ингээд эрхлүүлээл инхрийлээл ингээд байж идэг л болов болоод байхгүй тийм. Тийм шүү. Бид нар эцгийн эрх нийгэмд амьдарч байгаа. Угаасаа энэ эрэгтэй эмэгтэй хоёр алдсан гэсэн ойлголт ярих нийгэм биш ээ. Энхийн эрх нийгэмд бол эмэгтэйчүүд илүү ухаантай одоо юу гэдэг угаасаа л ухаантай шүү дээ эмэгтэйч. Тэгээд бэлгээрээ ингээд юм шийддэг. Тэгээд ингээд им зүү талдаа мундаг байсан ч юм уу. Тэнгүүд ягаад ч юм физикал гэдэг юм чинь ингээд гараад байгаа. Тэгээд энэ бодит үнэнд дийлдээд эцгийн эрхт нийгэм одоо ингээд бий болчиход байгаа шүү дээ. Тэгэл одоо тэр байгаа нийгмийн системээ бас бид нар бодох хэрэгтэй тий. Би нэг гадаад подкаст надад үзчихсэн байхгүй. Тэнгүүд одоо жишээ нь Монгол улс ч гэсэн ялгаах. Биднээс ингээд байнгын хэрүүлтэй тэмцэлтэй ямарваа нэг юм distract хийгээд анхаарал нь яг биднээс улсынхаа төлөө биш, улс төр юу болж байгаа биш. Өөр нэг тэнд ингээд нэг юм хэрүүл удаан зодон юу ч хамаагүй ингээд болж байгаа юм бол биднээсийг удирдах байгаа хүмүүс юм юутэй байдаг гинэ, ашигтай байдаг гинэ. Тэнгүүд тэнд нэг ширээний дугаар юм яаж байгаа бид анзаардгүй. Биднээс өөр юмтэй хэрүүлэгээ яваад хин нэг лайв хин нэг юу үзээ яваад. Тэрийг болохоор ингэж байгаа ингээд дэх үед 90-ад он 70-ад оны үед ч юм уу 2005 он хүртэл ч юм уу ингээд отож байгаа л да. Арьс өнгөний үзлэлээр хоорондын зодтолт болдог байнгын. Тэгээд арьс өнгөний үзлэлээр ингээд нэг юм яваад байна штэ хаанч утсан. Тэгэл нэг юм болонгууд бүгд нийгэм ч гэсэн ингээл байж байгаа. Тэгэнгүүт тэр нь окей болоод ингээд жигдэр ихлээ гинэ. Одоо ингээд арьсны өнгө хамаагүй гिचэнгүүд хүмүүс ингээд 50 болоод ирж штэ. Тэнгүүд эмхтэй эрэхтэй хооронд үзчих. Нэг тийм промоут хийс, нэг тийм юм сонсч байсан. Тэнгүүд зүгээр л нэгцэн ирэх бүгдээрээ явж байсан. Дэлхийд даяар яг ингээд дийлэх хувьда. Тэнгүүд ингээд багасаад эрэнгүүд нь эмхтэй хүн чинь хийжлээ шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг феминизм яасан нөгөө токсик тий. Тэгээд токсик феминизм гэдэг үг байт юм уу? Токсик феминизм гэж одоо мэдвэс орчин үеийн гарч ирсэн болов уу? Тэрнээс феминизм гэдэг чинь өөр аягүй гоё ойлголт. Яг masculinity гэнгүүт одоо чинь masculine man гэж хэлэнгүүтээ toxic masculinity гэх шууд мессеж шууд тарлах амар гоё боломж байхгүй юу? Тэнгүүд тэрийг феминизм гэдэг зүйлийг бас toxic feminism гэдэг зүйл байт юм болоо гэж бодож үзгүй зүгээр. Яг охтууд ингэж ярьдаг юм. Ингээ хоорондоо байж захтаа ингээд гоё байжснаа эргэтэн харахаар өөр болчдөг гэж. Тийм. Эргэтэн хүн хараад гэтээ тиймэрхүү юм байдаг дөө. Тэр нь зүгээр хөрсөлтэй юм шүү.
Тэр харин тийм нөө тэрний төлөө өрсөлдөх уулын шаардлагагүй таарсантайгаа нийлээд явна ч гэдэг юм уу одоо мэдхгүй тэгэл тийм нэг тиймэрхүү эмгтээчүүд төр одоо хит эмгтээлэг байдаг гэл зарим эмгтээчүүднийгаа бас шүүмжлээлээдэг ч юм уу тийм нэг тиймэрхүү байдаг л та. Гэтэ тэр бол токсик хэмжээнд хүрээг байх уу нэг амар эмгтээ хит амар эмгтээлэг байснараа та нарт нэг гайвуулаад идэг юм байхгүй сте. Одоо эрэгтэн мадуу хит токсик эрэгтээлэг болох чадахгүй юм а чадна гэдээ ярьдаг ч юм уу эсвэл ингээл сэтгэл зүгээ илэрхийлж чадахгүй юм. Тиймэрхүү асуудлууд үүсээд байгаа токсик маскулинити гэж гарч ирсэн баха. Ямар ч нэг тийм нэг уртл нь үгнийх нь урт нэг тийм хар бараа үг тавиал тэгээд айгүй урт нэг нүдгүй нэг зат надаас санагдсан надад л. Тийм одоо охин шиг битгий маяглаад байж гэдэг юм уу. Аав нь эрэгтэй хүүхдээ загнахаар чинь тэгэл тэр чинь ингээд аль нэг юмыг доош нь хийж чад. Тэгэхээр болж байгаа. Тэр л токсик мас. Тэгээ санийх дээр чиний жишээн дээр авалт ингээд эмхтэн хэзэд байж чад эрэгтэй мөр өөрлөлдөг гэж штэ. Тэгээд нэг талаас нь 6 хэмжээний нэг инстинктийн нэг өрсөлдөөн байж магадгүй миний бодлоор. Эсвэл нэг юм аль нь нөгөө эрэгтэйгээ өөртөө авч чадах уу гэдэг зүгээр тэр нь whatever нэг ганцхан гай байх чинь. Айсвал эсэргээрээ тэнд ямар ч хоёр эрэгтэй хүмүүсийн хооронд харьцуулж болох байхгүй юу? Өндөр нам, өргөмөдөн, ажил, карьер, мөнгө төгрөг гэд. Тэгэнгүүт дийлэх яг үнэнх бол дийлэгдэх бол нөгөө нэг хүчээр татагдах миний бодлоор эмэгтэйчүүд. Тийм. Тэгээд хүчтэй гэдэг нь булчин бас биш мэдлэг байгаад байгаа юм тэр чин. Тэг яг булчин бас байгаад байгаа юм л та. Тэр инстинкттэй. Тэгээд нэмээд нөгөө нэг карьер ч юм уу надад бол тийг санагцсан. За тэгмэд өөр чин баахан токсик юм маскулинити яриа авчлаа тий. Хүнтэй сууж удаггүй шээ. Бодлого ах уу? Тий хүүхд хүнтэй суун гэж боддог. Одоо тэгэл гоё үргэлжлэн шүү дээ. Тэгээд хүүхд бол цэвэр хайр ингээл айгу гоё юмнууд л гэж боддог. Би бас яг нэг хүүхд гарч ирэхэд жоохон хэцүү юм энэ төр гэж ээж асуудаг байсан. Гараад ирэхээр бол үнэхээр гоё байдаг. Үнэхээр ингээ хайрладаг гэл. Би бол одоо нэг санхүүгийн эрхчлөөний нөгөө миний 2 тэрбум гэдэг тоо тавьсан байгаа. Тэгээ тэр тоондоо хүрчих юм бол сайхан хүүхдтэй болоод хүүхдийнхаа эхний 5 жилд нь хамт байна гэж бол боддог. Тийм. Full time мам болох юм шүү дээ. Ардаас. Тэр за тийм. Тэр нөгөө нэг юуны хэрэг байгаа юм уу? Хасбанд хэрэг байгаа юм уу? Байлгүй яах уу? Одоо тэгэл байлгүй яах уу? Амьдралд бол хосоорол тий хослон жаргадаг ороо. Тэгээд нөгөө нэг угаасаа хүний хөгжлийн үе шат чинь хүүхд чинь эхний нөгөө нэг хэдэн жилдээ ээж гэж дараагийн хэдэн жилдээ ааваасаа юмнууд авдаг ч юм уу ингээд зам байгаа. Бид нар бол замыг бас ирнэ жоохон ойлгох хэрэгтэй юм шиг санагдав. За тэгвэл бодож зэдвэл Монгол хүн заяа бид нас богино насалдаг. 100 хүрэн бол вау шүү дээ. Ер нь бол 80 90 хүрэл ч юм уу тий. Тэгэнгүүт тэр чинь нөгөө нэг юм хүүхд гарахаар хүүхдээ хэдэн жил амьд харагдах уу гэдэг асуудал бас байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй хүн хойшлох тусал оройтох тусмаа бас тэр нь бас жоох асуудалтай юм тий. Эрэгтэй хүн бол яах вэ тэгэл тий. Эрэгтэй хүн бол яг арай урт наслаа гэж. Үгүй яг бас нөгөө асуудал нөгөө нэг төрөлтийг л яриад байна л да. Төрөлт нь биологийн зүйлс ч бас. Тийм. Тэгэл одоо үнэхээр биологиороо ярих юм бол барыг сарын тэмдэг өрсөн өдрөөс эхлээл хүүхд гарах боломжтой бол эхэлж байгаа шүү дээ. Үндгээс нь бүрэлдээл. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол хүүхд төрүүлэх тусмаа л одоо залуужаад юу гэдгийг нэг үндгээс нь баг гараад цэвэршилтийн насанд ингээд хоошлоод байдаг ч юм уу. Эмэгтэй хүн бол яг хүүхд төрүүлэх гэж боддог л ах юм бол. Тэгээд хамгийн гол нь л орчин бүрдэхгүй л байна тий. Сайн хань учрахгүй л байна тий. Тэгээд тэгтээ тэглээгээд нэг амар яарад авахаас шаардлага байх. Орчин үед чинь бүх юм ингээд гоё уртцтай. Одоо чиний хэлж чад дундаж нас ч хүртэл уртцсан. Тэгээ хүмүүс 40 настай төрж ил байна тийм ээ. Намайг гэхтэл манай ээж 37 татад төрүүлсэн. Би одоо тэгэл сайхан л байна. Асуудалгүй байна. Эрүүл саруул. Эрүүл саруул байна тийм. Гадаад амьдарч ирсэн чи тий. Тийм. Гадаад л амьдарч ирсэн. Тийм. Гадаад залуучуудаа бол болцож исэн. Тэгээ удаан харилцаа бол үүсгэсэнгүй. Ёо Монгол залуутай дэйтийг гадаад залуутай дэйтийг хоёрын ялгаа нь юу вэ? За Монгол залуучууд бол илүү ийм гоё юу халуун дулаан тий одоо илүү ингээд ийм гоё ойлголцоход амар соёлын нэгдсэн зүйлтэй үнцүүлтэй байна. Хамгийн том Монгол залуучуудын манай сул тал угаасаа жоохон яалтчгүй нөгөө эд баялагын хувьд бол хамаагүй бага байдаг. Монгол залуучууд мөнгөгөө болцох дээр санхүүгийн үед айгүйх санаа зовх юмнууд гарч ирээд идэгин. Тэгээд гадаад залуучуудтай болцоход бол тийм асуудал үнэхээр гардаггүй. Сайхан байдаг. Гэтэ тэр говмоор төхөө. Үнэхээр говмоор шээ тэр төхөө. Гэтэ тэгэл одоо ингэж бодъё л тоо. Өнгөрсөн 6 сард айлгч миний нийт төсөв чинь л нэг 78000 чүвэ $10,000 байгаа байхгүй. Тэрийг чинь би
зунжанга хувийнхаа компанийг ажиллуулад өөрөө гайд гэж гайдахаа цалин хэмнээ зунжанга явж байгаа хүмүүсийн баахан алтуурны контент хийж байгаа ганц брэнд ил авч байгаа тэгэл худлаа өнө хүмүүс зөвлөгөө өгж байгаа ментор хийж байгаа ингээд бүр ингээд солиорон байж цуглуулж байгаа тэр мөнгө чинь тэгээд аялж байгаа байхгүй 6 сар тэнгүү зүгээр л нэг fucking nobody зүгээр л цагаан шар Монголоос паспорттай, Европ паспорттай, Америк паспорттай нөхөр байгаа байхгүй. Тэнгүүтээ бариста харамжлаад төгсөл бариста болсон. Хайскулаа төгсөөд. За энэ бариста уучлаа хин нэг би ажлыг доош нээж байгаа юм шиг зүгээр нэг нарийн мэрэгжил биш байгаа байхгүй. Бизнес хэрэггүй байхгүй тэр юм чинь. Тэнгүүтээ сард нэг 2-3 мянган паунд болдог ч юм уу, тодор болдог ч юм уу. Тэгээд тэрнийхээ яг 1000 жашааж татаа тэр үс. Үлзэн түр ялаагүй түрээсээ төлж байгаа, идэж ууж байгаа, шоож байгаа энэ. Тэнгүүд жил ажиллаж байгаа мань хүн ахаад нэг юм 5-6 сар дэлхийг үзэх боломж 19 дэх залуу 20 дэх залуу болоод байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүний хувьд мөнгө гэдэг статус гэдэг зүйл чинь бас амар чухал зүйл. Тэгэл өмнөх энэ Азийн орнуудаар аялж байгаа зүгээр л нэг мангар уцаа ингээд надаас 2-3 дахин илүү мөнгөтэй. Тэгээд нэг өснөрөө ингээ вест хийж чаддаг. Тэгээд биш нутраа нэг 6 сар аялал би дүүдэнд төсөн хүмүүсээ бодчих. Тэдүүсээ хажууд ингээд баг 3 дахин жижиг юм байгаа байхгүй. Зүгээр survive амьд хийх. Тэдүүс чинь гоё ингээ цагийг хүссэн юм хажуудаад нь шүү дээ. Оо завнаас явж parachute boy whatever зав. Тэгээд ганц гомдмор зүйл нэ тэр нь яг үнэндээ бол 1000 хичээгээл энэ чинь ингээл амар мөнгө олж байсан зүгээр л ганцхан random цагаан зөвлөг зүгээр л fucking nobody энэ орох. Сүшүүд орчиж байгаа хөрөөд юугаараа. Тэнээр бас тийг санагдсан. Эдийн засгийн хувь болон улсын хувьд байгаа л та. Тэгтээ зөвхөн бас манай Монгол улс тийм бас биш байгаа гэдэг бас бодоор манайхаас доош улс зөндөө байгаа бас. Тийм байд юм биш. Өөр Монгол залуучууд бол яг нөхөө бас эд баялгаараа тэгэл зовоол байх шаардлагагүй тэгээ хамгийн гол онцлог гэж байна шүү дээ. Тэр бэлэг оюунаа ч юм уу тэр алсын хараа мөрөөдөл ч юм уу тэр юм аа бас илүү хөөх угаасаа өгдөлтэй нүүдэлж хүмүүс чинь нэг тийм эд баялаг цуглуулад байдаггүй хүмүүс учраас тэгээ эд баялаг цуглуулаад сурцсан хүмүүсийн хажууд бол угаасаа тийм санагданаа. Тий. Окей. Миний хувьд болохоор бас нэг гадаад хүмүүстэй нэлээд удаан үргэлжлүүлсэн байхгүй. Нэг Солонгос хүнтэй 2 жил тэгээд Америк хүнтэй бас Монгол нэг жилээр үргэлжлүүлсэн байхгүй. Тэнгүүд Монгол хүмүүстэй би ялгааг нь тайлбарж өгөх юм бол ийм байна. Монгол хүмүүс маань нэг юу хүсэж байгааг илэрхийлж чаддаг. Ууган баяраа чиний үйл таалагдахгүй байна. Тэхгүй байна. Тэгэхгүй би тэгмээр байна. Бүх зүйлээр тэр секс өвч гэсэн ялгаахгүй тэм дээр. Аюу сайн өөрөө юу хүсэж байгааг хэлээ явцдаг. Тэнгүүд нөгөө партнер маань яг юу хүсэж байгааг хэлэнгүүд надад бүр топ бодох шаардлагагүй. Аюу амар болж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө харилцаа чинь complicated юм. Түүхтэй биш амар ойлгомжтой. За окей. Энэ хүний би нэг хийвэл энэ хүн дургу байдаг. Би ингэвэл би тэр орсодгүй. Тэгээд би өөрөө юу гэж байгаа ингээд тараас асууж байгаа. Тэнгүүд ингээд аюу амар ингээд яваадсан юм уу да. Тэгээд манай монгол хүмүүс яг тэрийг хэлж чаддаг. Хаташгүй соёлын ялгаа хальтаа бодвол ингээд хадгалж явж байгаа. Бүүм гээл нэг нөгөө гормоны өөрчлөлтөн дээр бүүм гэж гаргаал тэгэл нөгөөтөн дээр хоёр тишээ зүгээс асалж тийм шиг ойлгосноор лав. Тэгж ашиглагдсан. Гэтэ манай монгол хүмүүс хөрхөө. Тийм үнэхээр соёлын ялгаа байгаа л да. Яалтч илэрхийлж чадахгүй юм. Илэрхийлж сураагүй тий. Миний бодлоор тийм нэг тэгээс сурчвал ялангуяа маа тэр нөгөө минимал дэш минимал жинзигийн дэдэлжүүлээ. Миллениал. Тийм миллениалтэй. Тийм болохоор бас тийм байгалах. Хөгжсөн нийгмийн Америк охин бол одоо нийгэм тийм хүсэж штэ чи юу хүсэж байгаа тодорхой олго гэлтэй. Тэгжиж амжилтанд хүрнэ гэдэг юм. Монголд бол тийм юм шаардлагагүй. Арай ч нэг юм хоолоо идчихвэл болж гэнэ гэдэг чинь. Үнэхээр ялчгүй тэгээ ингээд нийгмийн одоо бидний сэтгэлгээний ялгаа байна л да. Тэгээд тэр Америк охин шиг юмнуудаа тодорхойлох сурах хэрэгтэй хаа. Хүн болгон өсөж байгаа маа тодорхойлох хэрэгтэй хаа. Тэгэхээр хилчэд чинь ямар ч тийм юм аюу байхгүй байгаа байхгүй юм алдах юм байхгүй байгаа байхгүй. Тэгээ хайртай юм чинь би нүдээ ной болохгүй нөгөө нэ залгаахгүй төлнийгээ хэлэхгүй байна. Тэгвэл би юм өгч чинь гэд хилчүүл амар амарснагцаа. Тэгээ яг нөгөө нэг 10 нэр энэ дэр зөө би нэг ингэж амар тэнэгрээ дуудуулчихсан нэг охин ингээд дейт гэл нэг уулзсан. Тэгээд за окей. Хоёул ингээд date schedule чи ингээд сартаа төлөвлөж 7 хоног л хагас сайн бодоод хоёул айл нэг ямар нэг activity ингэүүд энэ сартаа 4-д олчих тэр нь гадар болноор тийм үү скагорж болгох тийм үү тэрж одоо нэг юм хийн заяа. Тэгээд ажлын өдөр бас хоёул нэг удаа 7 хоног нэг удаа dinner идэж орой. Чим кофе ч юм уу. Тэнгүүд ингээд сартаа ингээд 8-д болчих жоохгүй. Ингээд заавал must хийх хэрэгтэй зүйлүүд нь. Тэнгүүд үлдсэн нь хоёул ингээд завандаа ч юм уу ингээд ярьжаад ажлынхаа юу гарчаад ханг аут юм уулзаад нэг иймэрхүү байсан маадч тийм үү маадч тийм үү тиймэрхүү юм хийя гэмүүд. Чимэр робот штэ. Юу юм бэ? Хүн мэдрэмжээр явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Tesla. Тэгмүүд гоё зөксөсөн юм шиг. Тэгмүүд би мэдрэмжээсээ илүү тэн effort зүтгэл гаргасан гэж бодсон байхгүй өөрийгөө.
нэг тиймэрхүү юм бас тэрийг гэж бодож юм чи. Тэр л одоо цэвэр хөөгний л асуудал байх шиг байна да мань хүний тийм би бас яг ингээд тгий ингээд тодорхой бай гэхээр бас зарим Монгол эрсдэлчүүд ингээд үгүй нэг гоё тааваараа уулзъя л та гэдэг. Тэгэхээр яг тааваараа уулзна гэдэг нь юу гэсэн үг юм? Хоёулын шингээ бууданаас гоё юм ярина гэсэн үг юм уу? Эсвэл одоо төвлөлтөд хэвтэн гэсэн үг юм яг ойлгомжгүй тэгвэл юм хий гэхээр нөгөө тал нь амар прешэр болоод байгаа юм шиг санагдаад тэгээд нэг гоё тавтай тухтай тааваараа уулзъя гэдэг юм бол ярьдаг. Тэгэхээр хүний асуудал хаа наач. Бас тэгтээ өмнө наа чи юу шүү? Файнанс санхүүгийн хувьд бас хэцүү шүү. Бодож л та. Тэ одоо ингээд come on найз хүнтэй ирчүүд бүгдээрээ л дааж байгаа дийлэх тохиолдолд. Ихтэй хүн бүгдээрээ л картаж. Тэнгүүд нэг 3 сая төгрөгийн цалингаар дээр цэвэр авдаг гэж бодлоо. Өндөр цалин, нэлээд өндөр цалин та барыг 5 төгрөж авч тэгж авах бах. Тэг ямарваа нэгэн байдлаар Монгол хүмүүс нэг юм ажлын 20 оногтой ингээд ажил дээр очно харин ажлынхаа хоолойд ингээд бензин тос такси макси гэдэг сая төгрөгнүүд угаас асуудал алгуулчихна. Тэгээд сая төгрөгнийхэн дээр нэг 700 гэдэг юм уу сайн байт юм нэг өршөө зээл нэг юмд явчихсан заяа. Тэгээд цаанд нь сая төгрөг чинь бас хүний амьдрал нэг их мөнгө шүү дээ одоо. Тэнгүүд нэг охинд ингээд орой хойлоод энэ дэс суухад доор нэг вайн аваад нэг 2 гайг бодож доор хаяж нэг 200 сая төгрөг 100-аас 200 сая төгрөг ч юм уу мэдгүй 100 мол худлаа одоо угаасаа. Тэнгүүд чамтай 2 удаа дейт хийчихэнгүүт нөгөө цаана хэрэгж болох мөнгө. Ядаж нэг өвлийн гутал авна тэгэл хувцас авах юм болно шүү дээ. Тэгвэл тэр мөнгөнийх нь талан талга болчоор тэр нь бас амар нөлөөлдөг санагдсан. Яг офс ажил хийдэг ахлаа. За. Maybe тийм. Тэгэхээр ингээл хоёул дахиад түрүүний нөгөө ярьсан юм дээр үнэхээр яг Монгол эрэгтэй хүн хэрвээ тэгээд эд баялаг болохгүй байх юм бол тэр гоё бэлэг оюунаараа ингээд гоё таталтай эмэгтэй хүнийг тий би бол ингээд ийм зоригтой, ийм өрөөдөлтэй. Гэтэ хоёулаа одоо боломжтой авч ингээ явчих гэдэг юм. Яг үндэ Монгол эмэгтэйчүүд нэг тийм амар бас угаасаа мэдэн штэ. Эрэгтэй хүн тийм хараад байдгүй л бах. Яг тийм л гэхдээ эрэгтэй хүн тийм proud бий биш штэ бас. Яг тэрийг Монгол эрэгтэй хүн өөртөө тийм тэр хэлж чадах бархланлаа доошоо их гэж байгаа юм шиг амар эвгүй байх миний бодлоор. Тийм үү. Тэгсэн нөгөө нэг тэр чинь эд баялагаас илүү нөгөө чухал юм чинь одоо ингээд өөрийнх нь тийм өрөөдөл гэдэг юм том байх юм бол нэг тэр бол одоо хамгийн том бахарх зүйл гэж боддог. За тэгвэл нэг жоохон judgmental асууж заяа. Тэр хэрэгтэй хүн юм өөрийнх нь зорж байгаа юмнхаа талд нь өрхөнд бол тэр хүнд магадгүй 3 жил хэрэгтэй. Бизнес ч юм уу өөр нэг юм ямарваа нэгэн зүйл хийхэд тэгвэл тэр 3 жилийг нөгөө эмгтэй хүн тэгж хүлээж авч чадах уу? Тэнгүүд октод сонгохдоо байхгүй. Sorry 21-т залуу тэгж хэллээ. 25-т залуу нөгөө залуугаа хийцэн байгаа байхгүй. Тэнгүүд нэг жил явж үзсэн чинь нөгөө 25-т зүйл нөгөө залуугийн ярьжсэнийг яг мотивер болтой хийгээ яваад штэ. Мөнгө төгрөн ч юм уу ингээд хангалттай affordable болчихлоо штэ. Тэнгүүд нөгөө охинд өөрөөсөө 4 ах. Өвөл атэ. Тэ анер манай хин атэ. Дараа ярьж өгье. 4 ах 4 дүү гэдэг штэ. Тэ нөгөө ганц хамгийн ихний фильтр наа тэ. Тэнгүүд Тэнгүүд нөгөө ихтэй хүн чинь bullshit болчихж байгаа байхгүй юу? Яг уу тийм. Одоо маад чиний уулж байгаа хүмүүс хүлээж авахгүй юм шиг санагдаад байна жаа. Яа. Үгүй би ер нь majority ер нь бүгдийг бүгдийг харж байгаа юм даа л. Тийм үү. Мэдгүй. Миний одоо мэдхээр л одоо majority охтууд бол чаднаа хүлээний хамт босгоно л гэж хүнтэй суугаад яваад байгаа юм шиг. За би ч юм үндэ бараг суугаа яваа. Би ч юм яагаад энэ тайлбарлаад гэж юм. Instagram гэдэг зүйл энийг ингээд бүр алга болгоцсон заяа. Тийм. Яагаад гэвэл бүгдээрээ Улаанбаатар дүүл байхыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэ нэг мэдгүй тэ мөнгөтэй өөрөө ингээд сайн ажилтдаг хүн яаж л чинь аюу орлоготой эсвэл гэрэлх бизнес ажиллагч юм уу эсвэл найзлан даваа авчдаг юм уу. Яг энэ өвөл хэн байхыг хүсэж байгаа юм Монгол утгаанд яг үнэндээ хүүтэнд Улаанбаатар хүмүүс бүгдээрээ байхыг бүгдээрээ далайн иргэд дээр богц цар ч юм уу ингээд байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр болгон чинь нэг юм хүсэл өдөр болго харагдаад байгаа нэг хүсэл байгаа даа шүү дээ тэр чинь. Тэр хүсэл нь нөгөө залуутай 3 жил хичээ байх уу зүгээр л окей 6 сар дэйтлээ 25 залууч мөн нэг тэр фильтрийн зүгээр Instagram гэдэг зүйл аваа хийсэн миний бодлоор. Тийм тэгэхээр 3 жилийн дараа Поког явж магадгүй хоёлаа өвөл явж магадгүй л гэдэг юм яриад байгаа ш тэр залууч. Тэр нөгөө нэг миний нөгөө бэлэг оюунаа өгвөл түрүүний ярьсан. Тэгмүүд нөгөө ч л давай маргааш бай. Гэж санагдсан миний бодлоор. Гэтэ нөгөө нэг sugar daddy мэди энэ дээрээ асуудал биш үү зүгээр л нөгөө нэг залуучуудын мөнгөний financially struggle тал дээр би ярьж байгаа шүү нэг. Окей. За тэгвэл Instagram эрэгтэй хүний одоо стандартыг өндөр өргөцсөн байна тийм ингээд санхүүгийн хувьд бол. За охтуудын хувьд ч гэсэн магадгүй тэгвэл одоо эрэгтэй хүн Instagram-аас болоод охтыг хардаг нүд нь магадгүй нөгөө фильтртэй, магадгүй нөгөө гоё биетэй тийм болсон уу те бүх охтууд тийм. Тийм шүү дээ. Юм шиг санагдаж байгаа тийм. Уусаа тэгэл сошиал харж байгаа нэг хэрэгтэй ямар ч хэрэгтэй хүн гоё биетэй эмэгтэй хүнд гоё царайтай хөрх охтууд тагвас натагдана. Тэгээ тэрийг харчингууд угаас л стандарт угаас тагаал. Тэнгүүд нөгөө нэг бүх юмд байсан ингээд
ханыг аваа хийчихэж байгаас тэр чинь. Тийм байна. Тэгэл бас нэг охин ингээл айгуу сайхан байж итэл би нэг 2 жил нараа гоё болох гээд байна гэтэл нөгөө ихтэй бас хүлээхгүй явчихна шүү дээ тий. 2 жилийн дараа би өдрөлөх фитнестэй гоё болчихнаа гэсэн чинь нэг тэр айл та яг сошиал медиагийн нэг давуу тал нь тэр эсрэг сул тал нь тэр давуу тал нь бас чам цаг байхгүй гэж хэлээд байгаа хүмүүс. Тэгж яв болно доо гэхгүй бас гэж харж байгаа. За өөр чинь нэг юм бол зөрчилд нэгтэй саний сэдв дээр бол хоёлаа дахиад үргэлжлүүлээд ярих хэрэгтэй юм байна. Тийм ба. Хүмүүс хэрвээ үнэхээр ийм буруу ойлголтод нийгэм тэр чигээр үүссэн бол дүүнер та гэж хэлэхэд те бодит амьдрал бол шал өөр байдаг шүү те. Тийм тэгээд ингээд тэгж ярих хэрэгтэй байна. Тэгээ ингээд гоё ярилцсан суух сайхан байла. Сайхан байла. Тэгээд дараагийн сэдв өөр буул халахал юм байна хоёлаа. Дараагийн сэдв хоёлаа аялаар. Аялаад болж ирсэн тохиолдол. Тэгээ бас ингээд нөгөө эрэгтэй эмэгтэй гэдэг үнэсгөөс бас юм тараа ярих гэсэн сонирхолтой байна те. Хэд дуусаар аялж байгаа дараагийн би ер нь бол нэг 10 дотор. За яг аялсан хотоо тоолох юм бол 30 гарсан байгаа. Окей. Би нэг 20 хавцаа байгаа бах. Улсан уу? Улсан. Тэгээ тэнгүүд нөгөө нэг нэрийг шиг юм болсон шүү дээ. Өнгөрсөн жил чинь нэг балет байж байгаа нэг юутай Орос охинтой дейт хийсэн чинь халавсан ш нэг юм хавхаар те ингээд турхаа олигтой хувцаахгүй тэнгүүд айгуудаж охинтой уулзсан. Бараг л чаадарч зөөдөө бийж. Тэр аягүй сонирхолтой. За окей. Тэр тэгээ завнаа хаад нэг юмрхүү найзууд юм базаа. Гэхдээ нөгөө нэг эрэгтэй эмэгтэй талаасаа гэдгээс яваад ирчих бах. Тэгээд бас нөгөө нэг юу юм бол одоо ингээд бас хөргөөр хүн карьертэй юм уу да. Тэгээд нэмээд нөгөө нэг нэлээд ийш тийш яваад үдцэн учраас яг бас гадаад ертөнцид юу болж байгаа. Тэгээд харьцуулж ярих нэг юмрхүү юм хаад нэг хийх байхаа. Тэгээд нэр YouTube оруулж магадгүй subscribe дарчаарай. Subscribe and press the bell button тэ мэдээлэл аваарай. Дараагийн анги орох шууд ба. За баярлалаа. Гэтэ яг эхнийхээ хүүцэнгүү те. Хүүцэнгүү